За жинлэрийн ордны энэ өдрийн мэндийг хүргэе. За 5 сарын ерөнхий төлбөрийг танилцуулах гэж байна. За 5 сар гэдэг бол үнэхээр энэ та бүхний хувьд бол жинхэнэ одоо тийм сүүлийн 4-5 сарын туршид байсан нэг тийм мухардмал байдал, нэг тийм зогсонг байдал энэ бол одоо энэ цараас эхлээд бүр мөсөн одоо арилж жинхэнэ одоо ирж хүчтэйгээр урагшлах юм уу ирж байна. За мэдээж 3-4 сар бол ер нь энэ оны 25 оны хамгийн их хүнд сар байлаа. 24 оны 11 сараас хойш ер нь гаригууд ухарч эхэлсэн. За тэгээ саяны 3-4 сард бол хамгийн одоо сүүлчийн хөдөлгөөн ухарх хөдөлгөөнүүд бол ерөнхийдөө олон гаригуудын ухарх хөдөлгөөн бол ерөнхийдөө зөксөж байна. За энэ сар бол тэгэхээр юу н жинлэр ордныхны тухайд бол одоо маш үйл явдал их одоо эрчимтэйгээр урам зоригтойгоор урагшилж эхлэх ерөнхийдөө бол тийм хөл дээрээ бат бэх зогсож эхлэх сараа гэж ингэж хэлж байна. За тэгээ зөвхөн одоо энэ нь мөнгө санхүү материалын амьдралын үйл явдлыг илэрхийлээ зогсохгүй мөн хайр дурлал татна харилцааны тухайд бол бас маш одоо тийм урам мөхсөн маш одоо тийм сонирхолтой сэтгэл догдлуулсан ийм олон сайхан үйл явдлуудаар одоо үргэлжилнэ гэж ингэж астрологчид хэлж байгаамаа. За энэ нь бол мэдээж одоо хайр дурлалыг ивэдэг сугар гарагийн нөлөө. За сугар гараг бол сарын эхэнд хоньны ордонд орж ирж байгаа юм байна. За хоньны ордны нөлөөхөр бол одоо хоньны орд бол гал махбодтой. За тэгээд маш одоо эрч хүч, урам зориг, маш одоо шилмгийн энэ байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр сугар гараг бол мэдээж хайр дурлал, гоо сайхан, гоо үзэмж, за дээрэс нь таны хайр дурлалаас гадна хөөхд мөн таны дуртай хийдэг ажил, хобби, бүтээлч үйл ажиллагааг илэрхийлдэг. Ийм гараг. За тэгэхээр энэ бүх одоо дурдсан энэ одоо бүх салбаруудад бол маш одоо эрчимтэй, сонирхолтой, ийм хурцтоод, ийм урам зориг нэмсэн одоо хайр дурлалын тухайд бол одоо маш сэтгэл догдлуулсан иймэрхүү үйл явдлууд болно гэж ингэж төлөвлөж байгаа юм байна. За тэгээ ерөнхийдөө бол энэ гариг эрхсүүдийн энэ урагшлах хөдөлгөөн бол сүүлийн бараг хагас жилийн туршид одоо байгаагүйгээр их одоо тийм их таатай байрлалд байгаа учраас энэ 5 сар бол ерөнхийдөө бүх салбарт маш одоо тийм амжилттай урагшлах ийм үеиг юм л дээ. За тэгээд дээрэс нь 5 сарын ихээр бол хайр дурлалыг ивэдэг, сайн сайхныг ивэдэг энэ сугар гараг. Тэгээд дээрэс нь эрч хүч, эрд зориг одоо тийм шийдвэрийн байдлыг илэрхийлдэг Марс буюу ангараг гараг. Эдгээр гаргуудын нөлөөгөөр бол ер нь альва төлөвлөсөн ажил төрөл тэгээд одоо сонирхолтой одоо харилцаа энэ бүх зүйлүүдэд бол нэлээд тийм урагшлах татаа боломжууд нэгдэж урам зориг өгсөн олон үйл явдлууд бол энэ үед болох нэ гэд ойлгочих болох юм байна. За тэгээд Венера буюу сугар гараг. Сугар гарагийн энэ үед бол мөн одоо Нептунтэй нэгдэж байгаа. Нептун далайн гарагтай. За далайн гараг гэдэг бол одоо тийм болцол нөхцөлгүйгээр хайрлах тийм нэгэн хайрыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ одоо гаригуудын нэгдлийн нөлөөгөөр бол одоо тийм шин мэдрэмж, шин одоо тийм хайр дурлалын шин одоо тийм учрал боломжууд тохионо. Гэнэлтэй. За тэгээд энэ бүхэнд бол та бүхэн хэр бэлэн байна? Одоо шин мэдрэмжийг хүлээж авах, шин мэдрэмжийг одоо дотоод одоо мэдрэмж тэр дотоод сэтгэлийн галыг одоо хэн бадрааж хөгжүүлж чадна. Одоо тэр бүхэн одоо үйл явдлууд илүү хурцтайгаар өрнөд явах нэ гэж ойлгож болно. За энэ бол одоо яг тийм одоо нөгөө юм дарь гал дээр
дараасгасан юм шиг л одоо тийм дүрлцэж асах шиг иймэрхүү юм хорц тод үйл явдлууд өрнөдөг юм л дээ. За магадгүй зарим нэгнийх нь хувьд бол одоо ийм бас тийм зарим нэгэн одоо зүн совин юм одоо мэдрэмж их хорц болоо тэр бүхэн одоо шивэл зүүдээр ч гэх юм уу эсвэл бодит байдал дээр биш гэхэд ингээд зүүд нойронд одоо бас зарим нэгэн тийм төсөөлөл гэдэг юм уу одоо тийм сонин гоё одоо тийм мэдрэмжүүд энэ төр тохион зүүд нойрон одоо тийм мэдээ мессеж орж ирнэ юм л дээ. За тийм болохоор ингээд та бол энэ иймэрхүү юм сайхан одоо ялангуяа энэ бол 5 сарын ихээс 5 сарын дунд үе хүртэл бол энэ сонирхолтой үйл явдлууд бол өрнөд явах юм байна. За магадгүй энэ үйл явдал бол одоо жишээл ажил төрлийн холбоотой одоо байдаг ч юм уу те заавал одоо хайр дурлал биш гэхэд чинь жишээлбэл хайр дурлалын аль хэдийн одоо тогтсон харьцаатай байгаа бол хайр дурлалаас гадна одоо чиний хийх ажил төрлийн тэр талбарт чинь маш их одоо тийм соён цааш шин гой боломж гарч ирэл тэр чи одоо чамд илүү урам зориг өгдөг ч юм уу те аль эсвэл одоо чиний маш одоо дуртай хизэнээс хийхийг сонирхож ирсэн тэр нэгэн одоо мөрөдөл болсон тэр ажил одоо бизнес мэргэжлийн тэр салбарт чинь одоо тийм атай боломж гарч ирээд энэ бол одоо чамд ингээд үнэхээр дотроос ч ингээд юм алгасж байгаа юм шиг юм урам зоригийг балраадаг ч юм уу нэг иймэрхүү бас байж болно гэж тийм болохоор та бол одоо энэ бүхэнд одоо бэлэн байх хэрэгтэй гэж байна. За магадгүй шууд одоо жишээлбэл тэр одоо зарим нэг нь магадгүй одоо тийм атай боломжийг харангуйтаа одоо гэх юм тэр өөрийнхөө дурлаж ирсэн тэр салбар руугаа шууд одоо шилжих гээд одоо шууд ажилласаа гардаг ч юм уу одоо нэг иймэрхүү бас модыг бас хийчих баатгүй гэнэ л дээ. Тэгтээ бол энд бол бас жоохон хүлээцтэй жоохон хандж байгаарэ гэж байна. За тэгтээ ер нь л бол ингээд шинэ ажил, шинэ нөхцөл байдал, одоо шинэ харилцаа энэ бүхэн бол одоо ер нь зайлшгүй. Энэ бүхэн бол танд одоо бүр одоо урд нь нэг тийм зохисрог байдалтай байсан гэсэн шүү дээ. Тийм одоо шийдвэргүй бас зохисрог байдалтай байсан. Энэ бүх юм чинь ингээд ууслаад ингээд танд бол бүр өмнө чинь яг тийм цаашаа ертөнцийг нээгээд өчөж байгаа юм шиг нэг юм хөө санагдана гэж байна. За тэгээд мэдээж ер нь бол таны одоо тэр сугар гарыг нэвтүүтэй юу одоо нэвтүүн буюу одоо тэнгэр үлээ 7 он гэдэгтэй монголоор энэ нэгдэл бол таны 6 дугаар гэрт болж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ бол магадгүй одоо мэрэгжлийн одоо салбарт чинь ажил мэргэжлийн салбарт чинь бол одоо бас тийм аюу том одоо үүрэг даалгавар хүлээх тэр одоо цааш шин одоо жишээлбэл одоо дизайнер те ингэж ажиллах энэ одоо таны одоо нөгөө цааш шин төвшин тавьчих иймэрхүү боломжууд танд нэгдэнэ гэнэ л те. За тэгээд өөр нэгэн одоо чухал зүйл бол 12-нд 12-нд бол 5 сарын 12-нд шинэ сар гарна. За шинэ сар бол хилцэн ортод гарч байгаа. За энэ бол мэдээж одоо таныг одоо дотроос чинь сэрэх одоо бас нэгэн сонирхолтой бас нэг шинэ сар гэж андуураад хэлчих шиг болоо тэргэл сар шүү 15-ны сар. Тий тэргэл сар. Тэгэхээр тэргэл сар гэдэг бол ерөнхийдөө нэг ямар нэгэн одоо өмнө одоо энэ одоо нэг сарын өмнө одоо эхэлсэн ямар нэгэн ажил гэдэг юм уу? Одоо эсвэл эмоц болон сэтгэл санааны төвшөнд бол одоо ямар нэгэн мэдрэмж харилцааны тухайд бол юм энэ одоо үйл явдал юм бол одоо ийм үр дүнгийн үзэх, төгсгөлийн үзэх энэ төр гэсэн юм батхыг илэрхийлдэг юм л да. Тэгэхээр эмоц сэтгэл санааны хувьд бол одоо бас нэлээд тийм бас жоохон тийм зөрчил ихтэй гэх юм уу. Ерөнхийдөө энэ
15-ны 12-нд гарахын 15-ны тэрхэл сарын тухайд бол бас тийм үеийн үрийн холбоо гэх юм уу Carmen Sanclair-тай бас тогтсож байгаа гэж хэлээд байгаа юм. Барууныхан бол энийг явуулахаар нөгөө хар сар энэ гэсэн утгаар нэрлэдэг л дээ. Тэгэхээр энэ одоо энэ бол бас тэр утгаараа бол бас 16 онд бас яг иймэрхүү явдал тавтагдаж байсан. Яг энэ одоо сарны одоо яг энэ цаглаа таарч байсан. Тэгэхээр 16 онд болж байсан үйл явдлууд бас эргэж тавтагдах магадaltaй энэ гэж яриад байгаа юм. Ер нь бол 15, 16, 16-наас 18-ны хооронд бол бас тэр одоо өнгөрсөн үеийнх одоо Carmen Sanclair-тай холбоотой Carmen тэр нэг цэгүүдтэй холбоотойгоор бас зарим нэгэн талаар өнгөрсөн үеийн хамтрагчид өнгөрсөн үеийн түншүүд гэж холбогдох юм магадaltaй гэнэтэй. За тэгээд ирээр өнгөрсөн үеийн энэ түншүүдлээс чинь бол одоо магадгүй энэ одоо санхүүгийн мөнгө санхүүгийн хувьд бол нэлээд тийм ийм шиг өгөхүйцлээ нэлээд одоо тийм өртөн одоо ашиг орлого амлсан иймэрхүү одоо олцолт гэдэг юм уу? Тэгээрээ хэлцээрээ бас болмоолтой гэж. За гэхдээ энд нэг анхаарах хэрэгтэй зүйл нь бол одоо тэр харилцагч тэр хамтрагч тэр өнгөрсөн үеийнхэн чинь өнгөрсөн үеийн холбоотууд чинь хэрвээ тэр одоо юм шорон махбодтой гэж юм да үхэр охин матрийн ордныхан хүмүүсийг болохоор шорон махбодтой гэдэг байхгүй юу? Тэгэхээр ийм ордны хүмүүс байх юм бол энэ бол одоо бас нэлийн тийм одоо юутай одоо бат бэх суурьтай гэх юм уу? Одоо тийм ямар нэгэн байдлаар тийм хуурхмарлах гэсэн шинж байхгүй ямар нэгэн одоо нэлийн тийм буйртай иймэрхүү харилцаа бас үсэх магадaltaй гэсэн мэн. Ягдгүй л юуны жилүүр чи өөрөө болохоор тийм хийм махбодтой ордод одоо жинлүүр хумх ихэр энэ гурван ордууд бол хийм махбодтой гэж явдаг. Тэгэхээр тэд нар бол яадаг вэхээр ингээд ерөнхийдөө нэг тийм айгуу тийм өнгөцхөн асуудалт нэг тийм айгуу тийм өнгөц ханддаг. Тэр ч тийм шааргалтай санаа энийг хийчдэг юм уу? Энийг ч тийм шааргалтай тэгчдэг юм уу? Ингээд нэг тийм жоохон барьцхууд ингээд байх гэдэг юм л те. Тийм болохоор одоо тийм газар буюу ингээд шорон махбодтой иймэрхүү одоо тийм бат бэх суурьтай арай тийм бодит асуудал бодиттой ханддаг ийм хүмүүс. Тэгээ одоо ингээд шиг хамтрах нь бол бидний одоо бас урагшлах хөдөлгөөнд нэлээд тийм санхүүгийн одоо арсуурыг бэхжүүлэхэд хямдруулсан гэсэн байна. За энд бол одоо зөвхөн тийм санхүүгийн төлөвлөгөө гэхээс илүү ерөнхийдөө бүх төрлийн одоо бас харилцаа дээр энэ бас саяны дээрх төрсэн юм асуудлыг бол бас гээд бодож үзэх хэрэгтэй гэж энэ нь бол за бүх зүйл дээр биш юм а гэхэд бол одоо санхүү мөнгөтэй холбоотой энэ асуудал дээр бол одоо тэр тийм батбах байр суурийг баримталсан тийм бортой суурьтай тиймэрхүү хүмүүстэй бол анхаарал хандуулах хэрэгтэй маа гэж. За тэгээд өөр нэг одоо бас нэг асуудал бол 5 сарын 10-аас 27-ны хооронд бол бууд гарыг таны 8 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. За 8 дугаар гэр гэдэг бол бас одоо хамтын өмч бас одоо хамтын одоо хувийн одоо тийм харилцаа дээрээс нь бол бас тийм эзэцэрэг нууцлал мэдлэг эдгээртэй холбогддог. За тэгэхээр энэ нь бол бас нөгөө өнгөрсөн холбоо буюу одоо Carmen холбоотойгоо нийлэхээр бол бас энэ төлөвийн асуудал бол 10-аас 20-ны хооронд бас нэлээ чих магадaltaй гэсэн байна. За тэгээд түүнээс гадна одоо ангарах гариг бол таны одоо 11-р гэрт бас орж ирж байгаа юм байна. За ангарах гаригийн нөлөөгөөр бол одоо нийгмийн харилцаа
одоо нэлээгдэгч нь нийгмийн одоо бүтээлч зорилцогч гэдэг юм уу эсвэл аюул зүйн явж гэдэг юм уу эсвэл сурах боловсрох энэ явцтай бол одоо маш тийм сонирхолтой хүмүүстэй уулзаж үйл явдлууд маш тийм хурц тодлоо одоо нэлээд тийм онгоцтойгоор үргэлжлэн их сонирхолтойгоор тийм ээ ингээд сонирхолтой яриа өрнүүлэгч гэдэг юм уу те аль эсвэл зарим нэг хүмүүсийн тухайд бол хүүхдтэй холбоотой хүүхдийн байгууллагатай холбоотой тийм үйл ажиллагаанд оролцох ч юм уу нэг иймэрхүү одоо сонирхолтой боломжууд бас тохиох нэ. Яа. Дээрэс нь 15 за түүний одоо тэр 15 16 гэдэг бас нэг карны холбоо гэдэг дээр бол бас хажуугаар нь бархас байд барыг бас орж ирж байгаа юм байна 15-нд. За тэр их тэгэхээр энэ үед бол бас 23 оны 5-аас 7 сарын хооронд бас зарим нэгэн үйл явдлуудын одоо уг сорволж гэдэг юм уу одоо тэр төстэй үйл явдлууд гэж танд тохиодог ч юм уу айл эсвэл одоо тэр үеийг санагдуулахаар одоо тиймэрхүү үйл явдлууд хамтын үйл ажиллагаа хамтын бизнес гэдэг юм уу те тэр үйл явдал бас эргэж зэрэгнэ гэж энд магадгүй зарим нь одоо амтарсан төсөл үйл ажиллагаа байсан бол тэд нь одоо магадгүй гадаад түшиж байсан юм уу те нэг иймэрхүү байх магадлалтай гэж. За 5 сарын 17-аас 25-ны хооронд бол уран гараг. Уран за тэгээд ирсэн. Уран гэдэг чинь манайх Тэнгэрийн он гэдэг ойлоо. Тэнгэрийн он гэж хаа за тэгээд Меркурий буюу бод гараг. За энэ бол таны одоо ямар гэдэг ингээд 3 одоо чухал одоо цаг юу гараг ирэхээс бол таны бас одоо 8 дугаар гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол одоо энэ эхлээд нэг орж ирж байгаа биш ерөөсөө 18 оноос хойш ер нь таны 8 дугаар гэрт байгаа юм байна. За тэгэхээр 8 дугаар гэр гэдэг бол одоо хамтын мөнгө санхүү. Тэгэхээр 18 оноос хойш бол энэ уран гараг гэдэг гарыг бол дандаа тийм гів гинтийн огцом өөрчлөлт, хувьсгалт өөрчлөлтүүдийг гэж илэрхийлдэг гараг. Тэгэхээр энэ одоо 18 оноос хойш бол одоо мөнгө санхүүгийн одоо хамтын мөнгө гэдэг юм. Одоо тийм салбарууд бол танд жоохон тийм доктортай биш байсан юм байна л та. За тэгэхээр одоо бол энэ одоо тэр уран гарагийн өөрчлөлтийг нөлөө энэ онт одоо хамгийн сүүлчийн одоо байдлаар 8 дугаар гэрт үргэлжлээ. Тэгээд ер нь төгсгөлийг нь тавьж эхэлнэ гэсэн. За 5 сарын 26-нд бол шин сар гарна. Шин сар таны 9 дугаар гэрт гарсан. 9 дугаар гэр гэдэг бол бас холын одоо түнш, алс холын орон, гадаад орон, роман одоо жишээлбэл ёо одоо таны үзэл бодол шашны одоо жишээлбэл ихтгэл өнөмшил энэ бас асуудлуудыг хөнддөг. За тэгэхээр та магадгүй бол одоо зарим нэг одоо дээрээс нь бас сурах боловсрал гэж холбогддог. За энэ үед магадгүй одоо зарим нэгэн боловсралтай холбоотой юм эсвэл хууль одоо ёсны баримт бичигтэй холбоотой асуудлууд энэ үед хөдөлгөж гарч ирэх бах. За магадгүй зарим нь бол одоо хол өөрөөс ч хол амьддаг хамаатан садан ах トゥ нараасаа бол одоо чухал энэ мэдээ хүлээж авах юм. Боломжтой гэж. За 5 сарын 26-нд бол Сатурн буюу Сажир гараг. За бих журам цахилгаан батыг илэрхийлдэг хатуу чанга. Одоо энэ Сажир гараг үргэлж одоо асуудлыг хязгаарлаж үргэлж одоо хориг саад тавьж яддаг ийм гараг бол таны 7 дугаар гэрт орж ирж байгаа юм. За 5 сарын 25-нд орж ирсэн энэ Сажир гараг бол таны гэрт 28 оны хүртэл байна гэж. За тэгэхээр 7 дугаар гэр гэдэг нь партнер биш харилцаа тэгээд ирсэн бүх төрлийн харилцаа. Гэр бүлийн, хайрлуулсан тэгээд ирсэн түвшин харилцаа. За энэ бүхэнд бол одоо нэлээд одоо тийм Сажир гарагийн төлөвлөгөөр маш олон одоо матгуу саад гэх юм хориг нарчин хууль бас биелүүлэхийг шаардах гэдэг юм аль эсвэл одоо бас жоохон тийм сахилга журамгүй байсан бол тэр бүхнийг одоо зөв болгохыг шаардах нэг юмрхүү ирэх юм байна гэж. За ингээд энэ хүрээд жинлүүрээ оролцож таасан төлөвлөгөөийг өндөрлөе та бүхэнд. Хэрвээ энэ бичдэг маань
ярьж байгаа бүхэн маань бас зарим нэг болохоор аль нэг онож байвал өөрсдийнхөө одоо онж байгаа болж байгаа зүйлээ бичээрэй. За тэгээд болж игэл цаашаа түгэж шеэрлээрэй. За дараа үзье. Баяр таа.